Орхон аймгийн хэмжээнд баярын өдрүүдэд замын ажил ихвэсэн байна. Зам тээврийн ослын дуудлага 31 ирж нэг хүний амнаас охирсон бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 зөрчил илэрч гарч үйлзүүшгүй ослох хэргийг Орхон аймгийн замын цагдаагийн газар таслан зогсоож ажилласан байна. За сар шөнийн баяр сая болж өнгөрсөнтэй холбоотойгоор сар шөнийн баярын өдрүүдэд замын ачаал бол бас нэлээд байлаа. Замын хөдөлгөөний одоо ирж очиж байгаа урсгал тийм ээ. Эдгээр маань нэлээд хөдөлгөөний ачаал манай Орхон аймагт нэлээд байлаа. Хялгантын одоо 3 замын пост гэж яригддаг. Тэр хяналтын постоор одоо баярын өдрүүдэд 24800 тээврийн хэрэгсэл одоо зорчин өнгөрсөн байх жишээтэй нэлээд хөдөлгөөнтэй байлаа. Энэ баярын өдрүүдэд бас зам тээврийн ослын дуудлага бол бас нэлээдгүй байсан. За сар шөнийн баяр болж өнгөрсөнтэй холбоотойгоор одоо сар шөнийн маань золгоолт одоо манай ард иргэдийн маань дуусааг үргэлжилсээр байна. Иймд одоо манай замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, явган зорчигч тийм ээ. Бүх хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс маань согтуугаар тээврээс жолоодохгүй байх, явган зорчигч нар маань замын хөдөлгөөнд оролцохдоо явгууны гарц харамтай газраар зам хөндлөн гарч байх, өөрсдийн амнаас тийм ээ, өөрсдийн болцсошгүй эрсдлийг ингэж өөрсдөө бас хамгаалж байх талаар одоо замын цагдаагийн засгаас урьдчилан сэрэмжлүүлж байна. Сар шөнийн баяр хуучирсан эдийн сар шөнийн золголт ард иргэдийн маань дунд үргэлжилж жолооч нар маань их бага хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэж замын хөдөлгөөнд оролцож байна. Иймээс жолооч та бүхэн маань согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хэрэг зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарч болзошгүй эрсдээс өөрийгөө хамгаалж байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.